Улсын хурал ирэх 2026 оны Улсын төсвийн төслийн 3 дахь хилцүүлгийг өнөөдөр хийлээ. Эндээ зэрэгсээ төсвийн төсөлд төсвийн доктортой байдлын зөвлөлт өгнөлт зөвлөмжөө гаргасан байна. За тэд цалин тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой өөрчлөлтүүд нь төсвийн бодлогын чиглэл, эдийн засгийн доктортой байдалд сөргөөр нөлөөлөхийг анхаарсан маа. Мөн 2026 оны төсөв улс төрийн барьцаанд орж, байнгын хороодоор дэмжээгүй саналууд чуулганаар орж ирснээс харахад засгийн газар төсвийн байнгын хороо төсвөө нэгдсэн бодлого уйлдаагүйгээр боловсруулсан гэж дүгнэж болохоор байна. Монгол Ардын намын хагарал улсын хурлын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улсын хурал хуралдаж чадахгүйд хүргэсэн юм байна. Улсын хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойш хуралдаанч маргаантай эхэлсэн хуралдааны эхэнд 6 асуудлаар төсвийн байнгын ороонд чиглэл өгч, буцаах асуудлаар санал хураалт явууллаа. Ингээд улсын хурлын 49 гишүүн дэмжиж 50.6% санал дэмжигдлээ. Гэвч баасан жаргал нарын гишүүд хуралдааны эрсдээс гарах саналыг гаргасан юм а. За хуралдааны эрсдээс гарах хүсэлтэй байгаа Улсын хурлын дэгийн тухай хуулийн 7-гийн 5-д Монгол улсын үндсэн хуулийн тодорхой заалтыг илтгэж зөрчсөн асуудлаар хилцэх гэж байгаа буюу энэ танхим уржигдэр хуралцсан төсвийн байнгын хорооны санал, төсвийн байнгын хорооны хуралдаан өөрөө үндсэндээ үндсэн хуулиар зөрчсөн гаан хуй гишүүний өмнөөс Аав Бакир гишүүн санал өгсөн. Нэгдүгээрт дэгийн тухай хууль заасан зөрчлийг 2 гишүүн хоёулаа гаргасан. Хоёрдугаарт Аав Бакир гишүүн өөрөө сайд атлаа. Дахиад байнгын хорооны хуралдааныг даргалсан, төсвийн байнгын хорооны хуралдааныг даргалсан. Ийм хоёр ноцтой зөрчил гаргасан асуудлаар санал хураалт явуулсан төсвийн байнгын хорооны хуралдааныг үргэлжлүүлэх гэж байгаа учраас би албан ёсоор эрсдээс гарч байгаа. Зарчмын зөрүүтэй санал төсвийн байнгын хороондор бол бус байнгын хороондор хийгдсэн бүх саналууд бүгдээрээ хэвлэгдэж гишүүдийн гар дээр очисон байх ёстой. Гэтэл очиагүй байна. Одоо ирэх юм байна. Ийм байдлаар тамгын газрын үйл ажиллагаа явж байгаа. Энд одоо ингээд нэг тийм гацаасан байдалтай улсын хурлын үйл ажиллагааг жоохон удаашруулсан байдалтай явж байна. Тийм учраас тамгын газрынхныг ажиллаа хийхийг шаардж байна. Төрийн албан зүтгэснийх нь төлөө тэтгэвртэй гарахт нь нэг тэтгэмжийн нэг бүрэн дүүрэн өгөх хэрэгтэй. За хэрэгцээ дэмжигдэхгүй байлаа гэхэд хаана хандах вэ? Би одоо тэтгэмжээ авч чадахгүй нэ гэдэг асуудлыг олон хүн асууж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо та бүхэн маань яг чин сэтгэлээсээ өөрсдийнхөөрөө бас одоо саналаа өгөөсөө гэж хүсэж байна. За энэ саналыг яагаад байнгын ороо ажлын хэсгээс дэмжээгүй вэ гэхээр ерөөсөл хойтон жил 10 тэтгэврт гарах байсан бол 5-ыг нь гаргаад 5-ыг нь 2027 онд л гараач гэдэг асуудал байхгүй. Энэ мөнгө төрөвтэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Төсвөн мөнгө нь хүрэлцэхгүй болохоор за эх жил одоо 100% гарчихсан бол 50% нь гарчих. 50% нь 2027 онд тэтгэвртээ гараач л гэсэн. Ямар нэгэн хүний мөнгийг халсан асуудал ерөөсөө байхгүй. Бид нар байшин барилгыг манайхаа чимэг байж байгаа. Бид нар байшин барилга 1 жил хүлээлээ гэд өвдөхгүй шүү дээ. Зам 1 жил хүлээлээ гэд өгөхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй өвчтөе хүмүүс 1 жилийг хүлээж чадахгүй бурхныхоо оронд явах хичнээн хүн байгаа вэ? Өдөр болгон шөнө болгон өвдөж байгаа тэр хүмүүсийн өвчнөд бид нар яаж нэмгэлэх вэ? Гэхдээ бид нар энэ 30%-ийг нэмчихээ л та. Бид нар тэр хүмүүст ердөө 100,000 төгрөгөл нэмэх гээд байгаа шүү дээ. Ингэж нэмээд ядуурлын төвшнгөөс чүү гарах юм байна. Яг энэ төсөв батлагтаа дуусах мөчид би бол ер нь Монгол улсын хамгийн одоо үзэн ядагдах хүмүүсийн нэг болох юм шиг байна. Гэхдээ бүгдээрээ гарч ирэл цалин нэм, тэтгэвэр нэм, гэхдээ чадах нэмжээрээ бид нар төсвөөсөө одоо нэг их найд гаргаад цалин тэтгэвэр нэмж байгаа. Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдээ нэг талаа шийдэх ёстой. Тэхийн тулд бас өмцөм шууд ингэ шийдэхгүйгээр бас тодорхой хэмжээгээр нэг дундын хувилбарыг хоорондоо ярилцж гаргаж ирээ. Нийгмийн даатгалын санд төрөөс төлөх тийм хэсэг байгаа. Одоо нөгөө малчид, цэргийн албаагчид гих мэтчлэн. Тэгэхээр энийг төрөөс төлөх, төлбөр хийх үүргийг татаас гэж нэрлэж байгаа нь нэгдүгээр дагуулгын хувьд буруу, хоёрдугаар төлбөр нийгмийн даатгалын сангаас мөнгө аваагүй, харин ч бид нар төлж байгаа гэдэг тайлбарт үндэслээд төсвийн алдагдлыг нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагын дараа үлдсэн эерэг орлогоор нөхөж ирсэн байгаа. Ер нь хооштой энэ асуудлыг нэг тийш нь болохгүй бол 10 жил гэхэд 1.5 их 80 төгрөгийн төгрөгөөр нийгмийн даатгалын сан арвич боломжтой байсан байна лээ гэсэн тооцоо гарсан.
За зөвхөн энэ 7 хоногийн улсын хурлын чуулган байнгын ороодын хуралдаан болон гишүүдийн өгөх тайлбар мэдээлэлээс харвал 2026 оны төсөв улс төрийн барьцаанд орсон нь тодорхой болж байна. За энэ чигээрээ улс төрийг нэгдүгээр тавьж төсвийн урсгал зардал, цалин тэтгэврийн нэмэгдэлт, бодит орлогын их үүсвэргүйгээр өөрчлөлт оруулах нь инфляц, өрийн дарамтыг нэмэгдүүлвэл улсын эдийн засгийн доктортой байдал алдагдана. Мөн байнгын ороо дэмжээгүй саналууд чуулганаар орж дэмжигдэх нь санхүүгийн сахилга бат хяналтыг солируулж байна. Энэ мэтээр төсвийн шинжилэл богино хугацааны улс төрийн шийдвэрээр хийгдээд байвал дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөлгөө бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд зөрчилдөж санхүүжилтийн дасалтал үүсэх эрсдэл рүү бодитоор орлоо.